Тэнгэр сонгот, хаан сонгот, мөнх сонгот, Монгол сонголт. Бид эрх хэрэгчлөө гэхээр хувь хүний эрхийг их ярьдаг болсон. Тэгэхээр хүн болгон өөртөө эрх хэдэлж байна. Адил тэгш байна уу гэдэг бол харилцан адилгүй байгаа хаа. Бүгдээрээ эрх хэдлээд эхлэхээр нөгөө эрхийн цаана яригдах жинхэнэ эрх чөлөөний тухай ойлголт, эрхийн цаана яригдах үүрэг хариуцлагын тухай ойлголт гэдэг юм бүдгэрчээд байна л да. Эрх гэдэг зүйлийг хэн тэнцүү байлгах тал дээр эцэг өвгдийн авч явж исэн, засч исэн ухаан юунда байсан юм бэ? Тий. Өвгдийн ухаан гэдээ ярихаар өнөөдөр жаахан төв хөв соёл руугаа жаахан бүдэг харж байгаа үед нэг ахтар баян хэрэглээд ахын чи юу юм. Өвгдийн ухаан мэдээж ард нь байгаа. Энийг төдөлгүүлж шүрэх цаг ирэх баг. Гол юм нь эрхчлөө гэдэг үгтэй чинь ерөөсө салшгүй холбоотой нэг үг нь бол тусаар тогтнол. Ерөөсө тусгаар тогтнолтой хүн л эрхчлөө байна. Эсвэл тусгаар тогтнол бол эрхчлөөний баталгаа. Тэгэхээр хувь хүний эрхчлөө гэдэг бол хувь хүний өөрийнх нь бие дааж өөрийгөө аваад явах чадвараар илэрхийлэгдэх тэр тусгаар орших чадамжинд байх. Улс орны хувьд бол тусгаар тогтнол аваад явах нийгмийн хэмжээнд байх бүх хүнийхээ эрхчлөөг хангасан байх. Тийм нийгмийн эрүүл сарвал тэгээ чин шудраг, үнэн шудраг тийм орчин нөхцөлийг хангасан байх гэдэг ийм хоёр юмар хэмжигдэх байх. Тийм учраас хувь хүн эрхчлөөтэй нийгэмд л улс орн нь одоо эрхчлөөтэй. Хувь хүний тусаар тогтнолтой байх юм бол улс орн тусаар тогтнолтой байна. Тийм учраас эрхчлөө бол хамгийн агуу зүйл. Хувь хүний юм уу нийтийн гэж хэлхээсээ илүүтэйгээр энэ бол хоёулаа бие биенийг нөхчих хэвээр. Тэгээд хамгийн гол юм нь хувь хүний эрхчлөө нэгдмэл байдлын үр дүнд хангагддаг. Тэгээс нийтлэг байдлын үр дүнд биш. Харамсалтай нь бид нар нөгөө хувь хүний үнэт зүйлийг нэгдмэл байдалд нийтлэг юм хэмжээгээр тодорхойлох гэдэг. Тэгэхээр нийтлэг зүйл гэдэг бол ерөнхий чиг хандлагыг хэлнэ. Нэгдмэл гэдэг бол цулдмал буюу бүхий л талын нөхцлөөрөө хувь хүний бүхий л үнэт зүйлүүдийг нэгдмэл орон зайд хувь хүн болгоны нэгдэж байгаа тэр орон зай болгон өөр өөрийнхөө үнэт зүйлийг хангасан тийм нэгдмэл цулбал эрх зүйн орчныг бүрдүүлж өгсөн. Тийм учраас энэ удаа бид нар орохдоо хөтөлбөртөө нэгдмэл эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэж тэ нэгдмэл хөгжлийн эрх зүйн орчныг бүрдүүл. Тэр нь бол нийтлэг гэсэн үг ш. Нийтлэг гэх юм бол ерөнхий чиг хандлага хэмжээтэй болно. Тийм учраас энэ нэгдмэл байхын учир шалтгааныг сайн ойлгох. Хэрвээ нэгдмэл байж цулмал байж чадсан тохиолдолд тийм дотор хувь хүний эрхчлөөч хангагддаг, улс орны тусгаар тогтнолыг одоо баттай болгодог нийгмийн эрхчлөөч бүрэн бүтэн хангагддаг. Ийм байх хэрэгтэй. Тийм учраас эрхчлөө тусгаар тогтнол хоёрыг бол ерөөсөө салгаж ойлгож огт болохгүй зүйл гэж харагдаж байна. Зайлшгүй. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал дээр Монгол улсын язгуур ашиг сонирхлыг тодорхойлсон байдаг. За түүнд бол тусгаар тогтнол багтаж байна. Гэтэл тусгаар тогтнолыг ганцхан зүйлээр тодорхойлогддог зүйл юм уу гэхээр биш. За бидний уламжлалт онол суурь дээр бол 5 тусгаар тогтнол тэгш хангагдчихээ саяын тусгаар тогтнол бүрэн цогцоор ойлгогдох гээд байдаг. Тэгэхээр энэ 5 тусгаар тогтнолын орон зай, орчин, нөхцөл, хөгжил ямар шатандаа явсан бэ гэхээр одоо хөгжлийн бэрхшээлтэй буюу тахир дутуу иргэнтэй зөөрлөх үс ийм нөхцөл рүү орсон байна л да. Тэгэхээр энийг хэрхэн яаж бүтэн болгож босгож ирэх вэ те? Бид оюун санааны хувьд тусгаар тогтнолоо хадгалж чадаж гэнэ үү? Орон зай хувьд чадаж гэнэ үү? Хэл хязгаар, ах уй, цусны хувьд чадаж гэнэ үү гэдээ ингээ харахаар бүгд ямарваа нэгэн байдлаар гацаа гэхүү юмд орцсон байгаад байдаг хүлээсэнд. Асуудал нөгөө өөрийн цаг хугацаа, орон зайтай эмх цэгц гэж түрүүн таны маш чухлаар тодорхойлоод байгаа өөр өөрийн страта явагдах хэрэгтэй. Тэгэхээр яг үүссэн үр дагавруудаар нь харах юм бол тийм байгаа. Гэхдээ бол нийгмийн чиг хандлагын хөгжлийг энэ цаг хугацааных нь тойрогт нь ойрын 10 жилд нь, ойрын 100 жилд нь, ойрын 1000 жилд нь гэдэг ингээд тойргийн томсгоод авах юм бол ерөөсөө альва зүйлийн учир шалтгаан нэг зүйлээс болсон юм байхгүй харагдаж байна. Маш олон талын цогц. Тэгээд маш олон цаг хугацааны олон төрлийн үзэгдлүүдийн нэгдмэл үр дүн байгаад байдаг. Тэгээд сүүлийн үед ялангуяа ингээд хувь хүнтэй асуудал наалдуул шийдэх, эсвэл тухайн цаг үетэй асуудал, эсвэл тухайн сэдвтэй асуудал наалдуул шийдэх асуудлын голх цаарагдахгүй байна. Тийм учир шалтгаанаар хэрэв учир шалтгаанаар нь яг харах юм бол үнэндээ энэ дэлхийн нийтлэг хүндрэлт өнөөдөр учраад байгаа бүх нөхцлөөр гацаад хөгжөөнүүд тэр дунд бас монголчууд адилхан явж штэ тий. Энд ч ганцхан Монгол бол одоо биш дэлхийд даяараа төрн ямардгүй, засаг ямардгүй, улс ямардгүй тий. Эдийн засаг ямардгүй нэг ч улс орн байхаа болсон штэ. Бүр эцсийн зэрэг орчихсон. Тэр дотор манай Монгол тууж байгаа.
Тэгэхээр энэ бүх хямрал бүгдөө байгаа. Гэхдээ энэ хямралуудын цаана юу байгаа вэ гэхээр дэлхийн хүндрэлтний дараагийн хөгжлийн чиглэл хандлага руугаа шилжиж байгаа. Өөрөөр хэлбэл дэлхийн хүндрэлтний соёл иргэн шилэн бүр мянганы цагаар хэмжээгээр шилжиж байгаа. Тэр нь одоо байгаль экологийн хөгжилтэй нэвт хамтдаа нэгдмэл явагдаж байгаа юм том үйл явц болж харагдаж байгаа. Тэний яг өөр дүн өөр дагаврууд тухайн цаг үедээ өөрийн одоо улс орны үндэсний онцлог болон тухайн цаг үед засаглалын өөрийнх нь одоо чадвар мадураас болсон олон талын нөхцөлтөөр нөлөөлж байгаа ийм нийтлэг дүрдэр харагдаад байгаа. Ерөнхийдөө нэгдүгээр үндэслэлийн гэж ойлгох хэрэгтэй юм шиг байна. Хоёрдугаар одоо энэ дотор хэрвээ ийм байгаа юм бол энэ төрийн тухай ойлголтууд, засгийн тухай ойлголтууд, улсыг хөгжүүлэх тухай ойлголтууд чинь үзэл бодлоор юм уу ямар нэгэн хүмүүсүүдийн харж байгаа өнцгөр шийдэгдэхгүй юм байна. Тэгвэл юугаар шийдэгдэх вэ? Шинжлэх ухаан гэдэг юм. Тэгэхээр шинжлэх ухаан гэдэг юм чинь бол хуучирдаггүй. Тэр мэн чинь мөнгө зүйл шүү дээ. Өөрөөр хэлбэл альва юмны зүйл бол учиршилтган гэдэг чинь өөрөө оюун ухаан буюу хэр сэтгэхгүй үр дүнд энэ сэтгэж бодож болдог ганц үнэт зүйл. Тийм учраас энэ бол хуучирна гэж байхгүй. Тэгэхээр шинжлэх ухаан гэдэг зүйлийг хэрэглэх хэрэгтэй. Тэгэхээр шинжлэх ухааны үүднээс улс төрийн шинжлэх ухаан гэдэг зүйлийг дүгнээд үзвэл эхлээд нийгмийн чиг баримжааны онол байх хэрэгтэй. Ерөөсөө онолоос ургаж гарсан зарчим байх хэрэгтэй. Буюу үзэл баримтлал байх хэрэгтэй. Түүнийг нь томьёолсон үндсэн хууль байх хэрэгтэй. Тэгээ үндсэн хуульд нь тусгасан бүтэц тогтолцоо байх хэрэгтэй. Буюу систем тогтолцооны тухай. Тэгээ тэрийгээ сонгох зарчим. Өөрөөр хэлбэл онол, үзэл баримтлал буюу зарчим, тэгээ үндсэн хууль, тэгээ бүтэц тогтолцоо, сонгох зарчим гэсэн энэ зүйл бол төрийн 5 үнэт зүйл. Энэ төрийн 5 үндсэн мөн чанар бол энэ бол хоцрогдох биш. Энэ шинжлэх ухааны, нийгмийн шинжлэх ухааны, улсын шинжлэх ухааны тухай ойлголтын тухай. Тэгэхээр өнөөдөр нөгөө яриад байгаа арчлал гэдэг зүйл маань өнөөдөр онолгүй тууж байгаа. Тийм ээ? Энэ бол 3000 жилийн өмнө анх томьёолсон тэр Демос Гратус буюу өөрийгөө засаглах гэдэг байгаа тэр үг маань өнөөдөр үнэт зүйлийнхээ зөвхөн үзэл санаа төдий хэмжигдэхүүнээр ингээд өнөөдөр хүртэл явж байна л да. Тэгэхээр энэ зүйлийг тухайн үндэстэн улс орноо аваад явах тийм ээ тийм нийгмийн хөгжлийн гол үндсэн мөн чанарыг илтгэсэн тийм зүйл болгоно гэвэл энд онол хэрэгтэй. Онол хэрэгтэй. Тэгэхээр арчлал гэдэг зүйлд хариулт өгөх хэрэгтэй байсан тийм. Гэтэл бид нэг арчлал гэдэг үг чинь хариулт өгөөгүй дуучсан шүү дээ. Арчлал гэдэг үгээр л хэлчихсэн тэрийгээ бид нэр тайлбарлаагүй. Яг арчлал гэж энийг хэлнэ. Тэгээ арчлал гэдэг энэ цаана байгаа төрийн зүйл байгаа хэрэгчлээ ингэж хангагдана гэдгээ анханасаа ярьсан бол их өөр байх байжээ гэж. Тэгэхээр одоо бол буруутгахтай болно ш. Одоо бол дүгнэх хэрэгтэй. Тэгэхээр энэ дотор ялангуяа өөрийгөө засаглаж байгаа бол Монгол хүний тухай. Монгол хүн өөрийгөө яаж засах ёстой юм? Монгол улс орн өөрийгөө яаж засах ёстой юм? Тэгэхээр энэ Монгол орн Монгол үндэстэнд чинь өөрт нь байгаль экологоос болон цаг хугацаанаас олгогдсон өөрийн онцлог байна. Тэр онцлогийн чинь үр дүнд одоо бүтэж бий болсон одоо энэ Монгол улсын чинь бүрэн бүтэн байгаа одоо бүхэл үнэт зүйлүүдийн цаад мөн чанар байж энэ үнэт зүйлүүдийг илтгэсэн тэр онцлогийг чинь тусгасан тийм арчлал байх ёстой буюу арчлалыг сонгодог утгаар сонгодог буюу тэр хэрэгжилж байгаа хүн болгон улс орн болгонд тохирдог өөрийн онцлогтойгоор нь тэр тохирсон онцлогуудыг хэрэгжүүлснээр үр дүнд бүхэл улс орнууд арчлалыг бүрэн дөрөв өөрийн онцлогыг хэрэгжүүлснээр үр дүнд нийтлэг хэлбэртээрээ буюу нэгдмэл байх үндсэн дээрээ эрхчлөө гэдэг юм а тунхагласан бүхэл одоо дэлхийн өндөрлөгтний одоо өөрийн эрхчлөө хөндлөн нийлсэн ийм харилцаа төлөвшөх тийм хөгжлийг бий болгож чадна. Харамсалтай нэг орны арчлалын жишээ нөгөө орондоо сайн зүйл болохоос илүү тухайн үндэсний онцлогуудыг болоод тухайн одоо улс орны сонгодог арчлалыг хэрэгжүүлэх зарчимд бараг уруугаар нөлөөлөд энэ удаа гэж гэх хүн чиг хандлага бол бүр баталгаатай олон баримттай болоод эхэллээ шүү дээ тийм ээ. Тийм учраас улс үндэстэн болгон өөрийн арчлал буюу өөрийн сонгодог арчлалыг хэрэгжүүлэх ёстой. Хэрэгжүүлснүүд нь үр дүн түрээд байна. Хэрэгжүүлээгүй нь бол өнөөдөр бидний шиг байгаад байна. Ер нь арчлал хөгжүүлээгүй арчлалыг үнэт зүйл болгож аваагүй дэлхийн улс орн ер нь маш цөөхөн үлдсэн гэдгийг бол надаар илүүлдэггүй бүхэн бол мэдж байгаа тийм ээ. Харин арчлалыг авсан болгоно яагаад хөгжихгүй байгаа вэ гэвэл арчлалын буруу гэх биш. Эрхчлөөний буруу гэх биш. Ганцхан өөртөө тохирсон. Тэр сонгодог өөртөө тохирсон сонгомол тэр арчлал олж авах хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр монголчуудын өмнө бол Монголын сонгодог арчилсан нийгэм байгуулах хэрэгтэй. Шаардлага заашгүй болоод байна л гэж ойлгох хэрэгтэй. Бурхнаас заяата арт түмэн гэж судар номны эхэлдэг арт түмэн байна. Тухайн арт түмний тухайн үндэстний боловсруулсан хөгжлийн энэ онол
явн явсаар одоо нуран унахын туйлдаа ирчлээ. За тэгвэл бид хаанаас эхлэлтэй юм бэ гэд харахаар дээд тэнгэрээс заяат бүртчонгоо марлын удам гэж. Тэгвэл одоо бисвэд Эрдэнэгаа хэлээд байгаа ш. Тэгвэл дараагийн дэлхийн хөгжлийн одоо онлыг хаанаас хайхын, дэлхийг хэн ч ирж явахын гэхээр монголчууд байна. Өөр гарц байхгүй. Энэ үнэн үү? Одоо өнөө худалдаа шууд хэлнэ гэдэг бол мань мэдхийн хэмжээнд бол энд багтсан зүйл. Зүгээр агуу их Эрдэнэ хэлдгээр дэлхийд хоёр төрлийн үндэстэн өөрийгөө хүнээс үсээгүй гэж яриад байдаг хоёр төрлийн үндэстэн албасаар байна. Нэг нь бол өөрийгөө бурхны хүүхдүүд гэдэг жүүдүүд, нэг нь бол өөрийгөө мөнх тэнгэрийн хүүхдүүд гэдэг монголчууд. Тэд бурхны хүүхд гэдэгтээ итгэдэг буюу бурхан ямар байх ёстой гэдэг зүйлийг ёс суртахуун хариуцлагаараа байнга дүнээс ахиж амьдрдаг учраас тэд сайн явдаг. Бид мөнх тэнгэрийн хүүхдүүд гэдгээ мартцсан учраас үгүйсгдэг учраас тэгээ хиний хүүхд нь мэддэхгүй байгаа учраас бид хариуцлага ойлгодгүй жаахан өнөөдөр жаахан уруудаараа яваад байгаамаа гэж ингэж хэлдэг. Ерөнхийдөө би монголчуудын сүрлийн тухай олж харахгүй байна. Яг уу энийг бол олон талтай утгаар хэлж байгаа шүү дээ. Түүх гэж байна. Өөрийн заавал хэрэгцээ шаардлага гэж байна. Түүхэн цаг хугацааны тулгалтууд байна. Энэ 34 жил хов хүний хувьд бол маш харанхуй өдрүүд өнгөрсөн гэдэгтээ бол өөрийнхөө хувьд бол маш бат итгэлтэй байна. Гэхдээ Монголын түүхийн хувьд бол маш сурамжтай он жил байна. Тэ эрхчлээ тусаар тогтно гэдэг зүйл чи ямар үнцэнтэй зүйл юм. Түүний цаана байдаг үндэсний үнэт зүйл гэдэг чи ямар чухал зүйл юм. Эцэг өвд өвөө эмээ нарын хэлжсэн сургаал ном чинь ерөөсөл тэр аяараа үндсэн хууль юм байна шүү дээ гэж ойлгох тийм боломжууд. Тэр үнэт зүйлүүдийг илүү бидний алдаа оноогоор баталгаажуулсан. Бид нар маш сайн юм сурсан 34 жил болж байна гэж би ингэж харж байгаа. Тэгэнд юу сурах ёстой вэ гэж эцсийн дүндээ бид нэр өөрийнхөө үнэт зүйлийг хайгаад тэр хайс үнэт зүйлээ өөрсдөө сүрсүд болгож заалж тэрийг өргөж явсан цагт хөгжих юм байна гэд. Ингээд энэ Монголын нууц товчоо буюу Мандуулан бодруулагчийн босоо төгөлдөр түүхэн бид нэр жинхэнэ Монгол тархины дархлаагаар өмөрч тайж унших. Тэгээд түүнийгээ үр дүнтэйгээр нийгмийн олон талд хөгжлийн үнэт зүйл болгох цаг хугацаа ирсэн байна. За тэр Монголын нууц товчоог маань тайж хэлж байгаа алтан дээд ирээ гэж олонний дотор алдаршаад байгаа юм. Тэрнээс бол Акок Монголлар нэв хэмээр чтэйен гумбал каугийн кwen ордойто EKJC гүгэн чинчула каужо чок хэмээнүү элокауту алтан өрөвкөп гэрээ гэдэг нэртэй ном. За энэ ном бол 13 дугаар зуунаас өвлөгдөж өртөөлөгдөж ирсэн агуу их сорхтон бэхий хатан гэж тухайн үедээ бол их хурлын эзэн энэ удаад бол их хурлын дарга гэдэг тэр их хүмүүсттэй албыг Монголын хамгийн агуу их төрийн төвийн үед 33 жил тасралтгүй байсан энэ Толгой их эзэн хааны ёс хатан дөрвөн их хааны төрүүлж өсгсөн сорхтон бэхий хатны эжин Чингис хааны зарилгадаар буулгасан ийм том судар бичиг байгаа. Энэ судар бичиг бол 15 үе өртөөлж ирээд мөнх хааны зарилгадаар их эзэн хаан мөнх хааны зарилгадаар өртөөлж ирээд ингээд 15 дахь үе өртөөлөгч нь журнаан нүрцэд гэж энэ Увс аймгийн сагил сумын харьяат хүн 6 наснаас тодорч ингээд түүнийгээд одоо 70 гартлаа судалж цээжилж тэгээд одоо олны өмнө гарах цаг боллоо гэж ингэж 99 он зарлан дунгуулж исэн тэр зүйл маань өнөөдөр ингээд энэ бид нар үндэснийхээ өвсөлийг танин мэдэх тэр гол хаалгыг үнэхээр нээж өгсөн. Энэ Тэнгэрийн зарлиг дээр энэ 15 үе өртөөсөн элчнэрийн гүйцээсэн үүргүүд бол үнэхээр түүхэнд агуу юм байна лээ. Тэгээд энэ журналын үзэл гэдэг хүнийг алдаршуулах цаг хугацаа энэ бисүүдийн Эрдэнэ гэдэг хүмүүсүүдийг алдаршуулах цаг хугацаа 90 сар бол тийм алдаршуулах цаг хугацааг авчрах 90 сар бол нийгмийн удахгүй ирэх байх гэж би бол чинслээс итгэдэг. Тэнгэр сонгот хаан сонгот мөнх сонгот Монгол сонгот